Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2026 онд нээлттэй хийсэн Husbands-ийн акшн киног ярьж өгөхөөр бэлдлээ. За үүнээс өмнө киночдод хандж хэлэхэд Pepsi Fizz Point loyalty хөтөлбөр дахин зарлагдлаа. Манайхан Pepsi-ийнхэн бөглөг арай зүгээр хаяад байгаа юм биш үез. Бөглөн доторх 8 оронтой кодыг Fizz Point аппликейшнийг татаж авч бүртгүүлээд хурд эргүүлж бэлэг хожих боломжтой шүү дээ. Өдөр болгон бөглөөгөө бүртгүүлээд байвал level 1-ээс level 4 хүртэл шат дахиад илүү том бэлэгтэй хүрдийг unlock хийн. Тэнд нь Smart TV, iPhone 17, gaming laptop, 10 сая төгрөг зэрэг супер бэлгүүд байж байгаа. 9 сарыг дуустал Pepsi, 7up, Mountain Dew, Mirinda, Sting зэрэгээс авч угаад бөглөөгөө бүртгүүл. Тэгээд бэлэг хож. Хоцсон бэлгээ комент хэсэгт үлдээгээрэй. За ингээд кинонд орцгоё. Мөнгө бас хар тамхи гэсэн шивэстэй эвгүй мафийн босс шоронгоос суллагтаа хүлээж байна. Нөгөө талд нь харин нэг ганган хар тамхины 8 чи явж байгааг харуулна. Овсон гэж янзын дэвшилтэд овсон шүү. Нэг сайхан бүсгүй угтаж аваад шууд үнсэлцлээ. Энэ бүсгүй ихнэрний байна. Энэ хоёр хиймэл оюухан ашиглаж хар тамхи борлуулах том сүлжээ бий болгочихсон байна. Нэг цагт л гэхэд $87,000 ашиг хийжлээ. Хөөх. Миний ихнэр үнэхээр ухаантай маа. Энэ бол хиймэл оюуханы хүч. Бид гарааргаар өдөрт 100 хүндэл борлуулалт хийдэг байсан бол одоо 100,000 болж өссөн. Тэгэхээр эн чи өдөрт 1 тэрбумыг олно гэсэн үг үү? Гайхалтай. Ингэж байна. Хар тамхины борлуулалтыг бол амар хийж байна ш. Энэ бол маа дүнжүү. Манай киноны гол дүр гихэн цааш юмптэй. Удалгүй маа дүнжүүний яг тэр платформын дагуу нэг залуу хар тамхи авч байна. Тэгэд яг мөнгө шилжүүл үгүй юу? Ардаас нь нэг мөрдөгч гараад ирнэ. Энэ бол харин манай киноны гол дүр мөрдөгч чүн шиг. Мөнгө хийц болж байна. Ёо, хүн айлгаад. Хэн байх вэ? Мөрдөгчл байна. Гараа өг. Ингээд гав гаргаад ирлээ. Мөрөөд ингээд цохих гэсэн чи маа. Яадаг. Ингээд дахиад цохих гэсэн чи маа. Хурдан байна шүү. Тэгснээ дор нь гавлаад первчилчлаа. Цаанаас нь өгтүүд манай хүнийг бэшрээстэй. Чун шиг бол янзын ур чадвартай байна. Удалгүй нөгөө эвгүй мафийн босс шоронгоосоо суллагдж байна. Гурван дууслагын тосч авна. Эргээд 5 тамир л босоо. Бусд нь яагав. Бусд нь байхгүй болоод бид гурвал үлдсэн босоо. Мад унжун гэж нөхөр энчоныг авсан гэсэн үү? Зөвхөн энчоноор тогтохгүй. Солонгосыг тэр жигтэн авчихсан босоо. Мад унжун. Очиж нэг мэд мэдээ да. Ингэж байна. Тэгээд туслагаар нь хэлүүлсэн чинь нөгөө мад унжун. Хэнгинэ Янган ирхмэ. Ямар юм байдгийг. Ингээд инээчээд яваад өглөө. Харин холгүй манай мөрдөгч хүн шиг ажиглаад байж байна. Мафийн гоймондод сууж байтал бүдүүн туслагын нэрэд босоо мад унжунд хэлсэн чинь ингээд чимэг болчлоо. Хэлсэн чи юу гэж байна? Таныг таньдгүй. Ямар юм байдгийг гинэ. Ёо, ямар юм байдгийг гинэ? Ингээд ойрлоод босоод ирлээ. Тэгээд шууд офс дээр нь яваад очино. Янзын том корпорац зүй шүү. Тэгэхээр энэ тэдний мафийн байр юм уу? Энд хар тамхи зарддаг юм уу? Тэмээ босоо. Энэ хэрэг болох байхаа. Ингээд хутга өгсөн чинь би Янган байна. Янган шүү дээ. Ингээд хутгийг авсангүй. Тэгээд ресепшн дээр очиод мад унжунтай уулзгаар ирлээ. Уучлаарай. Тасаа юу гэсэн бэ? Ингээд инээмсэглээд байна. Тэгсэн эргэн тойрны харж байгаад мад унжун захиралтай уулзгаар ирлээ. Өөхөөрхий. Тэгээд яваад орлоо. Намайг байхгүй хооронд энчоныг чи авсан сурагтай. Энчон бол миний бүс нутаг байсан. Гэхдээ чиний энэ бизнесийн загвар надад таалагдж байна. Миний хүч нэмэгдэх юм бол хоёулаа зөвхөн энчоныг биш бүх улсыг ноёрхон хамтарцгаая. Ингээд гараа өглөө. Тэгсэн дунжун харж байснаа тэсэхгүй инээчлээ. Өвөө, одоо шоронгоос гарчаад амьдралаа гоё шинээр эхлээд ёстой гялалзаж амьдрал та. Бас дээр үеийн мафтай кино үзэхэ бол мэдүү. За, уулзалт дууслаа. Ингээс хамгаалтынх нь орж ирээд чирээд гаргачлаа. Янган бөмөр болоод явлаа. Удалгүй цагдаагийнхан мад унжууны агуулгаас хар тамхи олчлоо гэд мэдээлж байна. Мөрдөгчөө эд мөрийн баримт олсон. Бүгдийг нь баривчил. Ингээд тэнд байсан бүх хүмүүсийг баривчилж байна. Тэнд нь бас мад унжуун байж байна. Тэгэд хүмүүсээ өөдөөс нь тавиад нийлэн том зодон боллоо. Манай мөрдөгч тэнд баахан гавнууд гаргаж ирээд дуртай наргүй үзлээ. Ирснийг нь бултаа цохиод гавлаад, холбоод хаагаад гавлаад. Цаанаас нь харин дунжуун өөрөө гарч ирээд үзэж байна. Бас хөөхөн зодол тийм байх шүү. Манай мөрдөгч бол урдаа таарсан болгоныг гавлаад яваад байна. Тэгээд дунжуунтай тунаад гараад ирлээ. Байж байгаарай. Байж. Хачив. Энэ байна. Энийг би чамд тусгаалаа хадгалсан. Ингээд нэг гав гаргаад ирлээ. Тэгээд үзлээ. Мөрдөгч маань бол дунжуунаас өндөр төвшнийх юм байна. Бултаад хаагаад маа. Дахиад хэсэг хүлээж байгаад маа. Цохиур аваад дайрах үед нь цохиурыг нь гавлж байгаад. Дахиад ороогоод маа. Нөгөөх нь дийлэхгүйгээ мэдээ зүхтаачлаа. Зүхтаж очиод нэг эмэгтэйг барьцаалчдаг. Манай хүн тэнд. Хүлээ. Ингэснэ тийсэр аваад буудсан чинь барьцааны үнэ онцлоо. Чаавас. За. Ингээд очиж дарж унгаад гавлаад ажиллаа гүйцсэн. Дүрс шилжиж өөр нэг залууг харуулж байна. Сектор 2 бэлэн байдалд баг сайн ажиглаж бай.
мэдэгдэж болохгүй шүү. Тусгай ажиллагаа явуулж байгаа юм шиг бай шүү. Да өгөө шиг юм өчглөө. Баярлаа хадгал. Би очлоо. Ингээд шууд гүгээд очлоо. Тэгсэн зүгээр нохоо барих гэж байсан юм байна. Очоод унтуулдаг буугаар буудаад бариад авна. Баярлалаа эмчээ. Ингэж бай шүү. Малын эмч байжээ. Энэ бол манай киноны бас нэгэн гол дүр Менсу. Дүрс шилжиж нэг бүсгүй. Бяцхан охинтойгоо хамт хүн хүлээгээд сууж байна. Нөгөө хүн нээлээ хоцродох шиг байна. Бүсгүй яах уур тавина. Альвэ? Явах уу? Дугуулангийн чинь цаг боллоо. Дугуулан чухал юм уу? Аав чухал юм уу? Гэт халгаадаггүй шүү. Тэгсэн аав нь хүрээд ирлээ. Манай мөрдөгч байсан юм байна. Миний охин! Аава, цаг чинь бараг дууслаа. Одоо 15 минут л үлдсэн байна. Болдоо. Би түүнтэй 2-7 хоног уулзаагүй шүү дээ. Нэмэт 30 минут өгчих. Тэгхүү. Ингээд гуйгаад байна. Чүн шиг маань эхнэрээсээ салсан болохоор охинтойгоо 7 хоногт 1 цаг л уулзах хэрэгтэй юм байна. Экс эхнэр нь харж угаад. За, аав охин хоёр их л жаргалтай байх шүү. Би цагийн дараа хүрээд ирье. Ингээд бүтэн цаг өгч байна. Нөгөө хоёр бөөм баяр. Аав нь охиндоо ухаалаг цаг бэлгэлж байна. Энийг хартаа. Энэ цагаар хоёулаа бие биенийхээ хаана угааг мэдэж болно. Бас видео кол хийж болно. Манай хойд аав бас надад яг ийм цаг бэлгэлсэн. Ингээд цагаа харуулж байна. Давхурчжээ. Өрсөлдсөн байж шít. Охин нь аав нөгөө халуурчин инээмсэглэлээ үзүүлдэ. Үзүүлж хэлдэ. Манай хүн ангираад. Тэгээд бэлтээрэ гэснэ ма. Ёстой халуурчин инээмсэглэл байна да. Нөгөө мафийн бос харин бэлтгэлээ хийж байна. Гар дээрээ сүнэж байснаа 4 хуруунд дээрээ. Дахиад бүр 3 хуруунд дээрээ. Гихгээс арай бардаггүй. Буцаад алган дээрээ. Манай чүн шиг ажил дээр иртэл. Тэнд нь сурвалжлагч бүсгүй. Саяны баривчлагдсан ма дүнжууны талаар ярилцлага авах гээд ирдсэн байна. Туслах нь. Нөгөө толгооны өвчөө ирч гэж. Кофе аваад ирчихсэн юм шиг байх юм. Надаа юу? Ингээсээ үгүй гэж авна шүү дээ. За. Чамд юм шиг байна. Тэгээд уулзлаа. Хэргийн талаар асан хунгаа гимтэггүй зэнтэргээд манай хүнд санаа тавиад байна шүү. Цамцыг нь янзлж өгөөд сүрхий байна. Чүн шиг. Би чамд таалагдаад байгаа юм уу аа? Үгүй би зүгээр ажиллаа хийж байхад чинь болоо. Би чамд таалагдаад байгаа юм биш үү? За таалагддаг байсан юм аа. Тэгээд одоо болоо. Үгүй яах вэ? Бас одоо ч гэсэн болоо. За битгий хүн ичээгээд байл та. Ингээд баг үнсэлцэхнэ. За сэтгүүлчээ. Удахгүй хоол идэнгээ ярилцъя. Ингээд явлаа. Сэтгүүлч. Тэгэхээр юу болцоонд өрчлөө гэсэн үг үү? Хөөй би завгүй шүү хөөй. Хаана уулзах юм бол? Хизээвэ гэд цаанаа бол дууртай байна. Тал юм байна л та. Өдөлгөө манай чүн шиг охиныхоо англи хэлний тайлан тоглолт дээр ирлээ. Тэгээд охиныхоо нэртэй суудлыг хартал. Тэнд нь хойд аав нэрээд суудсан байна. Тэгсэн чи тэр нөгөө малын эмч байж байна. Энэ зөөлөг яахаараа ирчихсэн байдаг үлээ. Хан Янжугийн эцэг их байна уу? Гэсэн зэрэг байна. Би аав нь байгаамаа. Ирэхээр нь хоошоо оруулаарай. За. Чүн шиг очиод хөөй намайг хөөй гэдэггүй ийм инсок гэдгийм хэн байх ч хамаагүй чи яхаараа миний суудлал дээр суучсан байдгийм би түүний аав шүү дээ би одоо түүний хууль ёсны асран хамгаалагч би ч гэсэн түүний аав гэсэн үг ингээд би рүүгээ дайрцгаагаад байна шүү тэгснэ шахаад хуваагаад суучлаа мөрдөгч унгаад унгангуудаа шууд хүүе олон нийтийн газар унгаж болохгүй шүү дээ чи яаж байгаа юм бэ ингээд гүтгчлээ гадаа нарийн ээж өхөө хоёр ирж байна юнжу жаахан ханиалгаад байна гэд ээж нь эмийн сан орж им авах гэд орчлоо Юнжугийн машин руу нэг хүн хүрээд ирлээ. Ээж өхөө хоёр ирдэггүй. Аауд нь гайхаад хүлээгээд байж байтал мөрдөгч уц дуурч байна. Байна уу? Хан чүншигөө анхааралтай сонс. Эхнэр охин чинь надад байна. Бидэнд ганцхан шаардлагагүй. Миний нөхөр. Юу? Чиний нөхөр хий юм. Маа дүнжүү. Түүнийг суллаад миний заасан газар аваад ир. Тэгэхгүй бол эхнэр охин хоёроо дахиж харахгүй шүү. Ингэж байна. Ингээд сандралдлаа. Хөөй. Юу болоод байгааг хэлэлдэ. Шинэ Юнжу хоёрыг барьцаалчихж. Тэгээд гялс машиндаа суугаад сүүлд байсан газар руу явах гэж байна. Тэгсэн малын эмч ус дагаад байна шүү. Чи яах гэв? Тэр чинь миний эхнэр охин хоёр. Би хамт явна. Энэ бол цагдаагийн хийх ажил. Чи зүгээр гэртээ байж бай. Шинэ жирэмсэн. Би заавал хамт явна. Болохгүй нь бол та ингээд хамтдаа явцгаалаа. Нөгөө эмийн сангийн гадаа ирээд хартал. Машин нөөж байна. Камер шүүгээд үтсэн чинь нээрэн барьцаалчихжээ. Том машин руу Юнжуг оруулах үед ээж нь гүйж очиод шууд нэгийг нь үүрээд шидэж байна. Даанч олуулаа юм аа. Шинийг бас бариад аваа явчих. Ингээд дахиад барьцаалагчтай ярьлаа. Шууд эхнэртэй нэрвэлж байна. Чи зүгээр үү? Юнжу зүгээр үү? Бид нар зүгээрээ сандрах хэрэггүй. Тэдний хэлснийг хийж бай. Би удахгүй очино. Мэдв? Гэсэн нөгөө маа дүнжууны ихнэр утсыг нь аваад. За, одоо миний хэлснийг хий. Өнөөрөө 9 цаг гэхэд миний нөхрийг суллаад аваад ир. Гэсэн малын эмч утсыг нь аваад. Хөөш мөн авшаа. Хүссэн болгоны чи өгөх болохоор тэднийг битгий гинтэгээрээ мэдв? Хэрвээ тэднийг гинтэг хий бол би алан шүү. Нөгөө эмэгтэй нь гайхаад. Юу вэ? Сайн их юм бэ? Юу би байсан юм аа. Би уу ингээд хяналтаа алдаад байдгийг уучлаарай. Би удахгүй нөхрийг чинь суллаад очино. Ингээд манай хоёр ярилцлаа. Хэрвээ түүнийг прокурор руу аваачих юм бол бид оргуулж чадахгүй. Тэгэд яах вэ? Тийшээ зөөх үед нь оргуулах хэрэгтэй. Би юу хийх вэ? Чи машин барьж чадах уу? Ингэсэн нэг хараад би F1-ийн жолооч байлаа шүү дээ. Чи тоглоод байгаа мó? Ингэсэн чи нэг хушиг гаргаж ирээд хаг бацаж байна. Би уулан давирч. Бас шүхрээр бууж уралдаан төрүүлдэг. Эвгүй гар шүү. Ингэж байна. Ингээд манай хоёр төлөвлөгөө зохиогоод чүн шиг хэрэгтнийг шилжүүлэх үеэр малын эмч
машинтай мөргөд оргуулахаар тооцсон. Мөрдөгч бусаддаа "Өөш, бүсээ зүүцгээ" ингээд бүгдийнх нь бүсийг зүүлэгчлээ. Тэгээд яг тавуулсан газараа яваад очтол малын эмч тэнд нь мал эмнэлгийнхээ машиныг унаад ирдсэн байна. Энэ новш юу унаад ирдсэн бэ? Минсо бэлигээ өмсөж байгаад яаж мөрөгхөө дотроо зургалдаг. Моторын хүч хур давалтаа тооцож байгаад тулж очингуудаа кардан татаж иргээд бүгсөөрөө мөргөн. Тэр үед машин балансаа алдаад онхолдно. Ингээд тооцлоо. Тэгээд дохио асах үед шууд хаазаллаа. Яг төлөвснийхэн дагуу явж очиод мөрглөө гээсэн чинь зөрөөд явчлаа. Чаавас. Цагдаа нар "Саяных юу байсан бэ? Яадаг навш вэ?" Нөгөө дунжуу манай хоёрыг шоолоод инээгээд байна. Тэгсэн цаанаас харин нэг бенз ирснэ. Машиныг нь мөргөд өнхрүүлчлээ. Малын эмч очиж чүншигийг гаргаад манай хоёр хэрэгтнийг аваад машиндаа суулаа. Мөргсөн машин харин нөгөө мафийн босс байжээ. Маа дунжуу ингэж уулзах шив гэд буух гэсэн чи хаалгана гацчиж "Маа дунжуу баач угаараа новшоо" гэд гарч иргсээр байтал нөгөөдүүл нь яваад өглөө. "Оош новшоо буцаад ир." Цагдаагийн харин гайхацгааж байна. Цагдаагийн дарга орж ирээд "Оош хэн аимшиггүйгээр цагдаагийн машин талдсан бай. Ёнган гэж мафийн босс мөргсөн байна. Суллагдаад удаагүй юм байна. Тэгэхээр мафийн боссуудын мөргөлдөөн болжээ" гэд эмчиг харснаа. "Энэ хайм. Энэ яхаараа маа дунжуун болон манай мөрдөгч хоёрыг аваад явцдаг байлаа. Түүнийг гэмт хэрэгтний жагсаалтуудаа сай байхгүй байлээ дарга. Байц. Тэгвэл арай энэ нөгөө хар тамхины хаан сүнс хожтой ноён юм биш байз? Ноён юу? Чүншиг ноён барьчихсан хэрэгүү? Байц. Тэр чүншиг рүү төлхөр шийдлээ. Чүншиг барьлаа. Шийдлээ барьлаа. Энэ чүншигийн нууц төлөвлөгөө юм байна. Дунжуунаар дамжуулж ноён барих гэж байж албаар хамт яваа байх нь. Энэ бол нууц ажиллагаа. Мөрдөгч хүний хамгийн чухал чадвар бол нэг нүүдлийн цаатахыг харах. Чүншиг рүү залга гэснээр залгуулчлаа. Манай хоёр явж байтал мөрдөгчийн удсан дуурч байна. Дарган залгаж байна. Яг тасдах гэсэн чи донслоод гарын салгалаад авчлаа. Ингэсэн цаанаас нь "Байна уу? Шар шүү байна. Чамайг нууц ажиллагаатай байгаа гэдгийг мэдэж байна. Ярихад тохиромжгүй байна уу? Чиний нууц төлөвлөгөөг би мэдсэ. Чамайг дэмжиж байгаа. Үүрнээсээ гарах үедээ мэдэгдээрэй. Дуслаа." Ингээд тасалчлаа. Чүншиг "Энэ одоо юу балаа юм яриад байгаа юм бэ?" Ингээд уцаа шидчихлээ. Хөөрхи. Удалгүй маа дүнжүн сэрээд манай хоёр байцаалаа. "Хөөе, эхнэр охин хоёр маань хаана байна аа?" Ингэсэн юм хэлдэггүй. Тэгэхээр нохооны цахилгаанаар цогиулдаг хүзүүвч зүйл гэж байгаад. "Хөөе, тэд хаана байна?" Ингэсэн чи бас л хэлдэггүй. Тэгэхээр маа одоо хэлэх юм шиг байна. Цагдаа нар харин тэнд буужигнаад байж байтал нөгөө сэтгүүлч бүсгүй яриаг нь нууцаар сонсчлоо. Туслах очоод "Та орж болохгүй газар ороод ирсэн байна." Тийм үү. Цагдаагийн машиныг өөр машин мөргөөд хэрэгтэй оргосон гэж үнэн үү? Гэхдээ энэ чүншигийн нууц ажиллагаа гэсэн. Зөв үү? Юу яриад байгаа юм бэ? Гар. Ингээд хөөгөө гаргачлаа. Нөгөөдөл харин дунжууны эхнэрлүүн залглаа. "За, нөхөр чи энд байна. Бид хаана очих вэ?" Хэлэдэх. Ингэсэн чи эхнэр нь "Замаараа та нар миний наабиг аваад ир" ингэж байна шүү. "Юу вэ? Юу нааби вэ? Нааби гэж юм. Хайраа, чи бидний хонгорхон наабиг үлдээчихсэн юм уу? Яаж байгаа юм бэ? За би замаараа аваад очие" ингэж байна шүү. Тэгээд замаараа тэдний офсоор орж наабиг нь авахар болчлоо. Итгэмээргүй ба. Дөрс шилжиж мафийн боссыг харуулж байна. Төөнүр тавиулчихсан гэвтэж байна. Тэгснэ "Би уулна маа дунжууныг алаад өөрийн газар нутгаа эргүүлж авъя гэж бодож байсан юм. Даанч тэр мө мөрдөгч урдуур ороод ирлээ л дээ. Мал эмнэлгийн машинаар түүнийг аваад явцсан." Ингээд ууралж байна шүү. Тэгсэн бүдүүн туслах нь орж ирээд "Босоо, мал эмнэлгийн машиныг нь олчлоо" ингэж байна. Нөгөө талд харин манай мөрдөгч дунжууны офс дээр хүрээд ирлээ. Хоёр цагдаа манчсан зогсож байна. "Амрыг ирээ мөрдөгчөө. Ингээд та энд юу хийж байгаа юм бэ?" Би яах вэ? Та хоёр хоолоо идсэн юм уу? Амжаагүй л байна. Аль энэ мөнгийг авч гараад самги та аваад идэх. За баярлаа мөрдөгчөө. Ингээд гарах гэснэ. Гэхдээ мөрдөгчөө. Ингээд сонио харж байна. Баларлаа. Манай хүн. Яасан? Бид хоёр самгитаан биш. Малантаа аваад идчих болтгүй юм уу? Иш. Хүснээ аваад идэ. Золигнууд минь. Баярлаа мөрдөгчөө. Ингээд гараа явчлаа. За тэгээд дунжууныг аваад яваад орлоо. Энэ үед харин нөгөө мафийн бүдүүк аваас ирсэн байна. Тэгээд нууц өрөөнийх нь гаднаас чагнах төхөөрөмжийг нь гаргаад сонсоод байна. Дунжуу өрөөндөө орсноо нууц кодо бүүжгэлж байгаа тайллаа. Тэгсэн шалан доороос нэг гэрэлтсэн дөрвөлжин юм гараад ирлээ шүү. Энэ бол AI програмын GPU. Тэгсэн нөгөө хоёр нь мэдж байгаа ч юм алга. Ноош наваад ир. Үгүй гэсэн дахиад тог цогуулах гэж байна. Аргагүй өглөө. Ийм бодвол их үнэтэй л баг та. Наадах чинь бараг л 100 тэрбум вооны үнэтэй. Юу? 100 гинэ? Гадаа харин мафийнхан энэ яриаг нь сонсож байна. Хөх, сонсуу боосоо. Сонслоо. Ингэж ажиллаа явуулдаг байх нэ. Ингэж байна. Нөгөөдөл нь машинтай хөдлөх үед мафийнхан араас нь даглаа. Тэгээд шууд хаазалж хажууд нь гараад муухай харж байна. Эмч энэ хий юм болоо. Төрүүнээс хойш биднийг дагаад байхыг Дунжуу хараад. Наадах чи нөгөө Ким
Дунган билүү? Тэр байж шít. Мөрдөгч хараад. Ким Йонган байна. Би энийг барьж байсан юм. Тэр яагаад биднийг хөөгд байгаа юм болоо? Тэр бас бидний машиныг мөргсөн шүү дээ. Йоо, тэгэхээр тэр надаа хамтран ажиллах санал тавиад би зөвшөөрөөгүй болохоор уурлаад байгаа юм болоо? За зүгт. Ингээд малын эмч шууд хурдаа нэмлээ. Тасарч өгдөггүй. Мөрдөгч. Хөөе. Чи нөгөө F1-ийн жолооч энтер гэдвэсэн яасан? Гэсэн малын эмч шууд кардан татаад баг бүтэн ирэнгүүтээ ухраад холдчихлоо. Мафийн бишрээстэй. Өөх, гоё ирэглээ шүү Харин тэглээ. Ой тэнгүүдээ. Араас нь хөөштэй. Тэгээд зогсоод ирэглээ. Малын эмч бээлигээ өмсөд. Урд хайрцаг чи өрүүл байгаа. Аваад өг. Ингээд өрүүлээ сольж мэрэгжлийн өрүүл тавьж байгаад яг алах гэж байна. Тэгээд яг хөдөлсөн чинь мафийнхаа өөдөөс нэрээ тулчлаа. Юу чи буруу тийшээ эргэчихэж байгаа юм биш үү? Одоо яах вэ? Мафийн тэнд. Хөөе, Рэмбо, Бэтхи Сандер. Юу хийж чаддгаа харуул. За, Будукаг Рэмбо гэдгийм байна. Одоо харуул Рэмбо. Мэдлээ гэснэ. Дид. Юу вэ? Яаж байгаа? Өгнөлд орчлоо. Та өөр туугаагаа харуулгээ үсттэй. Тэгсэн малын эмч гэрлээрээ дохиж байна. Гүчи яагаад байгаа юм бэ? Холдооч л гэж байна штэ. Хөөрхи. Тэгээд мафийнхаа урагшлаад манайхан ухарлаа. Мафийн дэнд эмгчээд үг Рэмбо. Ингээс Рэмбо. Айш. Ингээд амар орж байна. Яг хаацлаад хуслаа гэтэл малын эмч яг тааруулж байгаад картан татаж иргээд мафийн яг хан мөргөх шахлаа. Тэгээд үргэлжлүүлээд зугтлаа. Нилээн гоё тасраад явж байтал өрүүлэн суг. Чаавас буцаагаад хийх гэсэн болсонгүй. Юм мөргөө зогсчлоо. Тэр үед Дунжууны хөлдөн нөгөө Набиг унтсан байна. Дунжуу харж байснаа шууд Набиг аваад зугтаачлаа. Мөрдөгч араас нь höөлөө. Мафийн бас хараад хөөцгöдөг. Мафийн босс гүүж байтал хажуугаар нь малын эмч гүүцээд ороод ирлээ. Үе, чи юм бэ? Ингээс чи хурд игээд яваад өглөө. Оош намшаа. Тэгээд гудамд хідэн тийшээ гүүцгээгээд байна. Ма Дунжуу нэг шатаар гүүгээд мөрдөгч харин шал өөр замаар яваад өглөө. Босс харин нүдэн анж хэсэг үнэрлж байгаад яг зөв гүйчлээ. Ма Дунжуу гүүж байгаад хавцалт тулаад зогсох үед араас нь босс үрээд ирлээ. Шууд буудаж байна шүү. Бундуунаар манай хоёр бас тийшээ гүдэг. Босс ирээд Ма Дунжуу. Ким хим бэлээ? Ким Йонган ошмэн. Чи одоо болтол намайг танихгүй байгаа мó? Үгүй би таньж байгаа. Тий. Та энийг зүгээр авах уу? Энэ амар үнэтэй. Та хүсэж чудалдаж авч чадахгүй. Энийг зүгээр бэлэг болгоод өгчий. Ингэсэн босс шууд буудчлаа. Дунжуу гээдсэндээ оногдоод хавцал руу унчлаа. Мөрдөгч ирэх үед тэнд нь Наби зүгээр гэвтэж байна. Мафийн босс аваагүй юм бах та. Доош харсан ч харин Ма Дунжуу модон дээр тохогдчихсон байна. Манай малын эмч бас уулан давирдаг шүү дээ. Ингээл тонголж ирээд доошо буугаад Ма Дунжуун дээр очин. Ашгүй амьд байна шүү. Тэр амьд байна. Татаараа. Тэгээд татсан чи юм мөргчлөө. Ма Дунжуун тэсэр. Ингээд сэрсэн чин дахиад маа. Чаавас. Ма Дунжуун үгэж болохгүй шүү. Гэсэн дахиад мөргчлөө. Тэгээд нэг юм гаргалаа. Мафига харин буцах замд туслах нь. Таны гарсан зургаар дээрэмчд буцаад цуглацгааж байна гэсэн мэдээ авсаа. Болж байна. Ингэсэн тэндээс Рэмбо. Нэрэн боосоо танд нөгөө AI програм нь байгаа үсттэй. Би тэр хогоор яах юм? Ингэж авна шүү дээ. Туслахууд нь гайхаад. Гэхдээ тэр чинь 100 тэрбум вон гэсэн шүү дээ боосоо. Ингэсэн сонирн босноо. Йоо 100 тэрбум зүгээр 100 вон гээгүй мó. Ингэж авна шүү дээ. Чаавас туслахууд нь шок. Босс тэнд. Тэр зүгээр компьютерийн салбиг гэвэцтэй. Нэг мó диск биш юм уу? Хөөрхи. Манай хоёр харин Ма Дунжууг сэрэх гэд үзэж байна. Түүнийг имлэг рүү авч явж мис засал хийхгүй болохгүй. Тэгэхээр чин цагдаа нар барьчихдаг юм байгаа үсттэй. Чи эмч үсттэй. Чи түүний шарханд мис засал хийчих. Би чи малын эмч шүү дээ. Хүнд мис засал хийж үзээгүй. Ой энэ хүн биш. Энэ нохоо. Хартаа нохоо гэж бодоод л хийчих. Энэ нохоо яг өгөх нь. За тэгвэл наад нохоогоо барьж бай. Ингэснэ шууд мис засал хийгээд сумын авчлаа. Тэгсэн чи шоконд ороод зүрхэн зогсчлоо. Эмч шууд CPR хийж өгдөг. Ам руу намсгал өг. Ам руу намсгал өгөө. Чаавас. Ингээд шууд амаараа амсгал өглөө. Тэгээд болохгүй болохоор нөгөө тог цогтөг бугуувчаараа цохиулж үзлээ. Болоод байна шүү. Хэд цохиулсан чи босоод ирлээ. Тэр их цус алдсан. Цус их хэрэгтэй. Хөөе чи ямар бүлгийн цустай вэ? 0 гэсэн үү? Гүй би. Юу? Гүй. Би. Би. Ингэсэн заамдаа давлаа. Би гэдэг штэ тэнгээ. Би гинэ. Чиний бүлэг юу вэ? Чинийх гэсэн жоохон уурлах гэд язв татуу гэд байна. Мөрдөгч маань би бүлгийн цустай байна л та. Ингээд мөрдөгч цусаа өглөө. Мафийн нөгөө AI GPU-г нь авах гээд хүрээд иртэл. Тэрийг нь аваад явцсан байна. Ма Дунжууч бас алга байж байна. Тэнд байсан олсыг нь хараад тэр амьд гарчжээ боосоо. Бас нөгөө 100 тэрбум юм аваад явцсан байна. Цагдаа нар харин манай эдийн гудамжинд хөөцөлдсөн бичлэгийг үзээд байж байна. Дарга ингээд би буруу бодсон биш байгаа. Чүншиг урвчихсан бол яах вэ? Тэд бүгд хамтарч байвал яах вэ? Дарга чүншиг тэгэх хүн биш.
Ахуул авчихсан юм биш үү? Ой, тэр мал эмнэлгийн машиныг хурдан олоодох. Манай хоёр харин маа дүнжүүг аварчгаад сууж байна. Тэгээд гэр бүлийнхээ талаар ярьж бариад бас жаахан дотносох маягтай байна шүү. Тэгсэн маа дүнжүүс ирчлээ. Хавцлаас гаргаж ирээд сумыг нь аваад шархыг нь оёод цус сэлбэд аварцсан байна. Тэгэхээр би баярлалаа гэх ёстой юу? Малын эмч чамайг аварсан. Баярлалаа эмчээ. Бас би сая хөвтөж байхдаа та хоёрын түүхийг сонсчлоо. Чи экс нөхөр нь, чи хараа одоогийн нөхөр нь байсан юм байна штэ. Өөш, ингээд чи энд чирэггүй новш байсан байж яаж юм хөөхөн ухаалаг эмхтэйтэй гэрэлсэн аа. Ингэсэн чи маа дүнжүүн хайрынхаа түүхийг ярьж өглөө. Эхнэр вит хоёр шал өөр ертөнцийн хүмүүс байсан юм. Тэр Америкт сургууль төгссөн IT-ийн мэрэгжилтэн. Харин би зүгээр жижиг гарын харт амхны 8-аач байсан. Дүнжүү эхнэрийнхээ офис дээр ирээд жаахан танхаарах үед эхнэр нь анхны харцаар дурлжиж тэр миний танхаа иршүүд дээрэмчин занд минь татагчихсан юм. Тэгээд дараа нь хальт болцоод тэгээд манай хүн өөрийнхөө хийдэг харт амхны 8-ны талаар ярьж өгч шал явцгүй юм яриад байна шүү. Би бол чамайг харт амхны бизнес руу оруулаад өгч чадгал хүн. Чи бол цүм хийндээ. Ингээд бүлт үсрээд байж байна. Тэги би оръё. Ингээд авъя. Тэгж хэлэхэд харин манай хүн өөрөө буцаагаад дурлцсан юм байна. Цаанаас нь баахан дээрэмчид ирээд маа дүнжүү чи энд байж ингээд барих гэж байна. Дүнжүү босоод нөгөө дүүлтэйгээ үзэж тарлаа. Тэгээд шилний цаан нэлээ хэдийг нь гөвөнгөө нааша бүсгүүрүүгээ ирмэж бариад найраад байна. Ингэж л учирсан хоёр юм байна. Дүнжүүг хальт суучгаад гарч ирэх үед бүсгүүн лаг машинтай тосч авч байна. Суучих. Ингээд суулгасна. Дахиж харт амиг хэрэглэхэ бол бас битгий цагтаад баригд. Тэгээд би чамайг баян болгож өгье. Тохирох уу? За. Явцгаая. Ингэж байна. Ингээд суу харуулсан юм байна. Нөгөө талд харин Ёнжүү жаахан ханиалгаад Дүнжүүний эхнэр хуучих юм авчирч өгч байна. Бас хүнээрээ л байгаа юм байна. Тэгэхэр чи хоёр нөхөртэй байх нэ? X чинь цагдаа юм уу? Тийм ээ. Одоогийн нөхөр чинь харин тусгай хүчнийх гэсэн үү? Үгүй ээ. Би зүгээр л тоглосон юм. Тэр малын эмч. Манай нөхөр харин хизээч миний итгэлийг алдаж байгаагүй. Тэр бас их сайн зодолддог юм. Манай X нөхөр ч бас их сайн зодолддог. Тийм үү? Ингээсэн хаалгадаг урч байна. Тэд ирж явах шиг байна. Pepsi Loyalty хөтөлбөр эхэллээ. Та бүгдэн доторх кодоо Feeds Point апд өдөр бүртгүүлэн хүр тэргүүлж шат дахих бүртээ илүү том, илүү супер билгүүдийн эзэн болоорой. Хөтөлбөрт Pepsi-гийн бүх бүтээгдэхүүн хамрагдан. Pepsi илүүд тэмүүл. Ингээд дүрс шилжлээ. Манай гурав бүсгүйчүүдийн байгаа газар хүрээд ирлээ. Тэгсэн нэг л биш ээ. Хаалга нь онгорхой байж байна. Хамгаалагчдыг нь бүгдийг нь зодоод хайсан байна. Энэ юу вэ? Ингээд яваад орсон чи бүсгүйчүүдийг болон охиныг нь аваад явцсан байна. Өөш новш минь. Тэд хаана байна? Би яаж мэдх юм бэ? Манай эхнэр ч бас алга болчихсон байна. Тэгсэн тэнд нь бамбрууш дотор утас хийгээд үлдээсэн байна. Авсан чи мафийн босс байна. Мөрдөгч хан чүншигөө. Чи Ким Йонгано тийм ээ. Чамд тэр 100 тэрбумын үнэтэй юм байгаа үстэй. Тэрийг маа дүнжүүнтэй хамт Ёнон Пирэ агуулгад аваад ир. Тэгээд эхнэр өхнөө аваарай. Чамд ердөөл 1 цаг байна. Хэрвээ маа дүнжүүн сонсч байвал эхнэр чинь надаа байна. Эхнэрээ дахиад хармаар байвал заавал ирээрэй. Би чамд хэн гэдгээ мэдүүлээд өгье. Ингэж байна. Цагдаагийнхаа харин малын эмчийн мэдээллийг олчихсан байна. Гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад биш, энгийн иргэдийн дунд байж байна. Малын эмч мэрэгжилтэй Имин Сок 32 настай. Тэр мөрдөгч хан чүншигийн салсан эхнэртэй гэрлээд 4 жил болж байгаа юм байна. Дарга тэнд. Би ойлгохоо байлаа. Яагаад мафийн толгойлогч харт амхны 8-аачин бас эхнэрийнхээ одоогийн нөхөртэй нь хамт юм хийгээд байгаа юм болоо. Тэр юугаа хийгээд байгаа юм бол хурдан олж мэдээцгээ. Энийг нь харин нөгөө сэтгүүлч бүсгүй гадаа сонсоод байж байна. Тэгээд тэрүүгээр нууцаар явж байгаад мөрдөгч чүншигийн шүүгээг онгоолгоод үзлээ. Гэр бүлтэйгээ авахулсан зураг нь байж байна. Тэнд нь бас нэг ухаалаг цаг байж байна. Нөгөө охиндоо бэлгэлсэн цагных нь хосон юм байна. Цаган дээр нь харин Ёнжүү аюулд орлоо. Тусламжгээд гараад ирчиж. Нөгөө талд Ёнжүүгийн цүнхэн дотор нөгөө цаг нь гэрэлтээд байна. Манай гурав жаахан ярилцаж байгаад малын эмчийг үлдээх гээд байна. Ёнган чамайг шинэгийн нөхөр гэж мэдэхгүй байгаа. Чамайг хэн болохыг ч мэдэхгүй. Ёнган бол аюултай хүн. Бид өгчөж магадгүй. Ядаж чи аюулгүй байж бай. Эвгүүдх юм бол чи бидэнд туслах хэрэгтэй. Ингэсэн чи юу гэж зөвшөөрөх үү? Хамт явнаа л гээд байна. За тэгвэл баярлаа. Ингээд тэрснээ бокс руу нойрсуулагч тарьчлаа. Хөөхи. Тэгээд хавтуулаад үлдээлээ. Цагдаагийнхан байж байтал даргын уц дугарлаа. Мөрдөгч чүншиг гэж үчээд ард нь зүр хинтэр тавиад хадгалсан юм байна. Чүншигтэй их хайртай бололтой. Чамайг уяцгаа. Чүншиг ярьж байна. Ингээд аваад ярьлаа. Шар шүү мэдээлж байна. Миний хуучин эхнэр болон охин маань барьцаалагдсан. Маа дүнжүүнийг суллаж өгөөд ав гэж байсан боловч одоо мафийн босс Ёнган бас энэнд оролцсон. Одоо илүү төвөгтэй болчлоо. Өөрөө зохицуулъя гэж бодсон боловч чадахгүй нь бололтой. Удахгүй байршлыг нь илгээе. Тийшээ тусгай хүчнийхнийг яаралтай илгээж өгөөрэй. Чи ууга яриа тугаа юм. Яг одоо хаана угаагаа хурдан хилээх. Чи ганцаараа тэр дээрэмчтэй нүр тулах гээд байгаа мó? Би чаднаа дарга. Тэр чин алдах юмгүй аюултай итгээд Ёнган шүү дээ. Тэгвэл би хан чүншиг. Та надад итгэдэг үсттэй дарга. Ой хан чүншиг
чун шиг энэ дэлхий дээр би чамд итгэхгүй бол өөр хүнд итгэх юм. Баярлалаа дарга. Гэхдээ ингэсэн чи дасчлаа. Хөөрхи. Пак мөрдөгчөө. Мөрдөгчөө. Нөхцөл байдал тодорхойгүй байгаач. Бид чун шигт итгэх хэрэгтэй. Эдгээр тэр шал хогийн царайтай ч гисэн. Юу? Дотроо бол жинхэнэ эр хүн намайг юу гэх гээд байгааг ойлгосон байз. Хэлснээр нь хээгээрээ. Мэдлээ. Бүсгүүчүүд харин барьцаалагдаад тэднийг нөгөө Рейнбо манаж байна. Хэрэн тэнд охин чинь их ухаантай юм аа. Би охинтой болвол яг түн шиг хөөрхөн охинтой болох юмсан гэж бодож байна. Хэрэн бидэнд туслаач. Гэснээр Рейнбо руу дөхөд байна. Хэрэн шууд "Хөөе, уучлаарай. Би 0 ормоор байна. Гэдэс өлсөд байна." "Миний ч гэсэн гэдэс өлсөд байна." "Би өлсөж байна гээгүй. Өвдөд байна. Би 0 ормоор байна." "Йоо, чи баамаар байгаа юм уу? Тэгэхээр өлсөөгүй юм биш үү? Өлсөөгүй хөл баадаг үсттэй." Энэ одоо өлсөд уурлаад байгаа юм бах та. Нарийн шинэ Гялс Ёнжугийн хүлээсийг тайлж байна. Тэгснэ шууд Рейнбогийн хөл рүү нороод унгаачлаа. Хэрэн бас давхар дараад "Ёнжу, зугтаарай. Хурдангүй." Ингэсэн чи Ёнжу гараад зугтаачлаа. Ёнжу харанхуугадманд ганцаараа гүүгээд явж байтал нөгөө сэтгүүлч эмэгтэй бариад авлаа. Цагаар нь олоод ирчилтэй. "Чи Ёнжу юу? Та хин бэ?" "Би аваг их чинь байна." "Тийм үү?" "Биш ээ. Үгүй юу юм бтэ. Удахгүй хойд ээж чинь болох магадлалтай хүн гэх юм уу?" "Тийм үү? Тэгвэл хойд ээж болох магадлалтай ихч манай ээжэд туслаач. Тэнд муу хүн дүүнийг барьцаалчихсан." "Тийм үү? Хаана вэ?" Ингэсэн Рейнбо тэндээс ирж байна. Сэтгүүлч бүсгүй Ёнжу Гялс тэнд байсан завинд нь нуучлаа. "Чимээгүй байж байгаарай заа юу. Та заавал манай ээжийг авраарай. Хойд ээж болох магадлалтай ихчээ." "За." Рейнбо тэрүүгээр явж байтал Ёнжу ханиалгаад яг байрагдах гээд байна шүү. Сэтгүүлч тэнд "Хөөе бүдүүнэ." "Өмбө. Хөөе гахаа минь." "Хэн орлоод байна?" Ингэсэн гарлаа. "Чи орлоод байгаа мó?" "Тэглээ. Би орилсан махан толгой минь. Нааша хүрээ үзчихье." гэд амар өдлөө. Рейнбо шууд орлоод яваад очлоо. Үзэхэндээ тэр үед малын эмч машин дотроос ирж байна. "Энэ юу болж байна?" гэсэн чин цаган дээр нь Ёнжу холгүй агуулхад байна гэд байрчлан гараад ирлээ. "Ёнжу цагаа асаасан байна гэж юу?" гэд харсан чин нөгөө хоёрын нь явж байгаа байрлалаас шал өөр байрлал байж байна. Нөгөө хоёр нь нэг газар ирсэн. Яг орох гээд байж байна. Ардаас нь хоёр нөхөр яг цохих гээд байна шүү. Тэгсэн цаанаас нь малын эмч нөгөө өвлөдөг юмараа буудаад унгаачлаа. "Чи яаж хүрээд ирэв? Битгий тэнэгт. Энэ өөрх байна. Ёнжугийн цаг шал өөр байршил зааж байна." гэд харууллаа. Тэгэд явцгаалаа. Тэгэд өөр нэг агуулах дээр яваад очлоо. "Хөөе, маа дүнчүү. Энэ ажиллагааны гол зарчим нь юу вэ? Барьцааны хүмүүсийг аюулгүй байлгах. Яг зөв. Үгүй, гэр бүлийнхнийгээ аврах юм биш үү? Наадах чинь ч болж байна. Орцгоё." гэд гурван нөхөр сүртэйгч чинь алхаад орж байна. За манай гурвын домогт хамтарлаас өмнө манайх нэг сайхан subscribe давлгаагаа явуучаа. Саба дараагүй хэрнээ киногаа үзээд л яваад байгаа биз? Саба дарж манай царайлгуудыг нандилсээрэ. Удалгүй бүгдээрээ 1 сая болох даалгавартай шүү дээ. Саба дарсан манай царайлгууд харин лайка дараарай. 580 мянган царайлаг дундаас 10 мянган царайлга батлаад байх юм да. Бусдны яасан бэ? Манайхан яваад ортол тэнд нь өрх байж байна. Гэрэл ассан ч мафийн цугларчсан хүлээж байна. Ёнгон яг голдон. Цаана нь харин нэг нөхөр Ёнжугийн цагийг барьсан байна. Ингээд манай гурав баригчлаа. Манай мөрдөгч малын эмч хоёрыг хөлдөөгчн дотор хүлээ тавьсан байна. Ёнга ирээд "Тавтай морил мөрдөгчөө. Та ингээд намайг барьж хорсноо санаж байна. Хөөе навшоо. Миний эхнэр хүүхэд хаана байна? Чи дуугаа байж ба. Тэгэхээр мөрдөгчөө. Шоронд би зовж байхдаа танаас яаж өшөөгөө авах ал бодож байлаа. Тэгэд би нэг цастай өдөр ууланд ажил хийж байгаад гэнэт ер нь хөлдөө жалъя гэж утсан. Манги ингэсэн авраг туслах нь явж очиод хөлдөөгч асаалаа. Одоо чи хөлдөж өгөхгүй. Толгойдоо ууттай шүү дээ. Ингээд уут хөглүүллаа. "Ой, байж байгаарай. Би яагаад хамт хөлдөж байгаа юм бэ?" "Чи бонус мэдөө." Ингээд гараа явчлаа. Гарсныхан дараа мөрдөгч "Ой сонс, гутлаа тайл. Одоо миний хөл очино. Байж бай. Амчаа хаана байна?" "Амаа, минь байна." "Ангаа." "Юу? Ангаа л да. Одоо оймсноос суу." "За, яй, хуруу зуучлаа штэ. Оймссуу. Одоо тайл." Ингээд тайлангуудаа. "Дахиад ангаа." "Ангаа. За байж бай. Одоо жаахан." Ингээд хөлийнхөө хуруугаар уутыг нь цоолоод өгчлөө. "Болчлоо. Одоо яг адилхан миний уутыг тайлаад. За, амаа ангаа гэснэ." "Яава, шивэр үнэртэд байна штэ. Үх гэж байж юу шивэр вэ? Али, амчаа хаваа. Уутны цоноос үнэртэд ямар авир юм бэ?" Тэгээд тайлчлаа. Тэр үед малын эмч хамаг хүчээрээ сарвгнаад хүлээсээ тайлах гэж үзлээ. Дээрээс нь баахан хөлдөө загас сунаад байна. Яй. Малын эмч ардлын тавиураа амгаад орилж очиод мөрдөгчийн хүлээсийг амаараа тайлчлаа. Ингээд манай хоёр суларлаа. Даанч хаалхан цоочтой байна. Цаана нарийн хадаасны лон байж байна. "Байц, энүүгээр ингээд аваад маа."
Яй ява гард өргөд байна. Алиби гэснэ аваад. Яй тийм байна. Мафийн босс харин бүгдийг нь хүлээд тавьчихжээ. Энэ тэгээд нэг тэр бом гэлөө. Юу юм? Диск юм уу? Диск бишээ тэнгэ. AI GPU гэдгээ гэс буу тулгаж байна. Чиний ард нэг хүн байгаа болол чи ийм амжилттай явж байгаа. Эйм. Напи вэсиба. Напи гэж хэм навшоо. Гэт яг буудлаа. Эхнэр нь тэндээс. Наад дөрвөлжин имийг чинь Напи гэдгийг ингээд тайлбарлалаа. Энгийн GPU цагт 32 тэрлэн өгөгдөл боловсруулдаг бол наадах чинь 100 дахин илүү хүчтэй. Тэгэхээр өгөгдлийг 100 дахин үржүүлэх юм бол ердөө 60 секундэд 321 тэрлэн өгөгдөл боловсруулах чадвартай. 24 цагаар нь тооцох юм бол 60-аар үржүүлээд 24 дахин ихсгэн. Байж яаж үржүүлнэ гинэ? Цаанаас нь дүнч. Хөлтүү гар байна шүү дээ. 312 тэрлэнийг 60-аар үржүүлээд үржирийг нь дахиад 24-оор үржүүлнэ. Байж. Битгий үржүүлээд бай. Гэснэ. Шоронд байхад овоо юм өөрчлөгдөж. Гэхдээ би өөрийнхөө аргаар хийн. Гэснэ Напиг газар тавьж байгаад буудчлаа. Манай хоёр харин шантарчжээ. Хөлдөж өгөхээр шийдээд байж байна. Өнкөд чи салсандаа харамсдаг уу? Харамсдаггүй. Шинэ жоргалтай байвал болоо. Би бас чамайг үнэлдэг шүү. Чи ч гэсэн сайн хүн шүү. Гэт сэтгэлийн үгээ хэлцгээгээд байна. Тэгснэ гинэт бид ингээд өгчөж болохгүй үсттэй. Гэснэ гинт ойрлж босч ирээд эцсийн хүчээ шавхаад дахиад нэг дайрлаа. Тэгсэн ашгүй хаалган жаахан хөдөлж байна шүү. Босс харин эхнэрийг нь тэгэхээр энэ тэнгийн ард чи байжээ. Гэт яг алах гэж байна. Тэгсэн дунжуу хүч ороод хүлээсээ тайлчлаа. Манай хоёр бас нөгөө талд яг зэрэгцээд хаалгаа унгаж байна. Тэгээд дунжуу үзлээ. Мафийн боссыг нэслэн өшөглөөд. Тэгээд эхнэрээ сулж байгаад мафийнхантай үзлээ. Эхнэр нь гялс бусдыгаа суллана. Дунжуу ёстой голд нь эргээд буудаа болгож байна. Тэгсэн босс босч ирээд булта доогуурнамаа. Наадха барьж бай. Гэснэ эргээд маа. Цаанаас нь харин эхнэр нэрээд хазчлаа. Шууд давуул шидэд. Яг бүгдийг нь дуусгах гэж байтал. Тэндээс манай малын эмч мөрдөгч хоёр машинтай ороод ирлээ. Мөрдөгч тэнд хөлдүү загсаар зэвсгэлчжээ. Юу вэ? Ой докикан. Дахин уулзах та тавина шүү. Чуншиг, Минсуг гэсэн дунжун тэнд нөхрүүд иржээ. Минсу тэдэнд нөгөө эргэлтээ үзүүл. Ингээд малын эмчээр жолоо бариулж байгаад өөрөө хөлдүү загсаараа морин дээрээсээ цохиж гарлаа. Толгойнууд нь тэнд дүн тэгээд бууж ирээд үзлээ. Малын эмч жаахан зүгтах маягтай унгаад Чуншиг харин гөвөд байна. Рэмбо тэнд ахаа би очиж зогцуулъя. Ингээд очисон чинь дан эхнэрүүд бас тэрүүгээр хөлдүү загсаар зэвсгэлчжээ. Чуншиг босстой очиод халдсанлаа. Нөгөөх нь давхар ачаад дайрсан чинь хөлөөрөө авирж байгаад хамт унаадмаа. Нөгөө мангигээд авраг туслах харин донжун руу дайрч байна. Эхнэрүүд харин нэг намхныг нь хөлдүү загсаар пойлдож байна. Гарыг нь маа. Яй нөгөө гарыг нь маа. Тэгснэ толгоор нь дан дахиад дан нам манги тэнд харин донжууны гөвөд байна. Минсу очиод тусаллаа. Манги босоод ирсэн чинь эхнэрүүд очиод дахиад хөлдүү загсаараа пойлдож байна. Дүн дан дон тэгээд гурван зэрэг. Дэрэн нам манай Чуншиг харин боосоор наадаж байна шүү. Ёстой авч шидлээд л тамалж байна. Ой наашир жаахан үзчихээ. Болё бали. Зүгээр баривчлаач. Жаахан үзээдхээ. Ингээд дахиад очиод ноолоод байна. Тэр үед манайхан нэмж ирээд нэг хөлийг хөшөөд тэгээд гавлаад бариад авлаа. Ёнжу хаавад. Тэр гата аюулгүй байгаа. Ма дунжуу яачуу? Гэсэн чинь нөгөө хоёр аль хэдийн зугтаацсан байна. Гадаа гарснаа нэг зав байхаар нь суугаад яваад өглөө. Завын дотор нь Ёнжу байгаа шүү дээ. Манай хоёр харин бодож байгаад гинэт нэг арга болоод Минсу каран дээрээс шүүхрээр унаад бариад авъя гэж байна. Минсу ч бас шүүхэр чинь шүү дээ. Тэгээд буулаа. Мөрдөгч өсрүүгүй юу? Шууд ухаалчлаа. Чаавас тоглоод байгаа мó? Аха гэсэн сэрснэ. Дахиад нам. Аха гэсэн сэрэд. Ёнжугод гэсэн. За Ёнжу гэд тэслээ. Нөгөө хоёр харин завин дээр ирээдүгөө ярьчихсан байж байтал Ёнжу гараад ирлээ. Хүй Ёнжу юу хийж байгаа? Гэтэл дээрээс нь аав. Аава ингэсэн чи араас нэрээд маа. Шүүхрэн доор бөөн зодон. Ингээд бариад авлаа. Манайхан яллаа. Манай хоёр охиныхоо англи хэлний өдөрлөгт оролцоод байж байна. Минсу унгснаа. Юу вэ? Олон нийтийн газар яаж байгаа юм бэ? Гэт хариугаа авч байна. Тэгээд гэр бүлийн зураг татууллаа. Чуншиг жаахан санаа алдаад буцаж байтал сурвалжлагч тосоод авлаа. Хүй Ёнжу чамайг янзын алуурчин нэмсгэлтэй гэсэн. Тэрийг харуулаач. Гэсэн чинь манай хүн харууллаа. Энэ түрээд кино ман дууслаа. Киночд байлаа. Төгсгөлд нь харин Ма Дунжууны эхнэр мафийн босс болчихсон байна. Манги туслахыг нь хийж байна. Миний нөхөр одоо хаана байна? Ингэж байна. Дахиад оргуулах нь дээ. За жинхнээсээ кино ман дууслаа. Киночд байлаа. Pepsi loyalty хөтөлбөр ихэллээ. Та бүгдэн доторх кодоо Feeds Point апд өдөр бүртгүүлэн хүр дэргүүлж шат дахих бүртээ илүү том, илүү супер билгүүдийн эзэн болоорой. Хөтөлбөрт Pepsi-гийн бүх бүтээгдэхүүн хамрагдана. Pepsi илүү тэмүүлэл